тойрог дээр А, Б, С зэгүүд орших ба PA, PB хоёрын шүргэгч. Хэрвээ PA нь 29 см. Тэгээ ACB нь 60 градус бол ACB өнцөгт багтсан AB номын уртыг бол. За ямар ч гэсэн тойрогт багтсан өнцөг гэдэг бол тус номын хагастай тэнцүү гэдгээс AB номын градус хэмжээ нь 120 градус гэж гарч ирнэ. За тэгээ нэгдүгээр өгүүлбэрээр энэ ном нь 120 градус юм бол төв өнцөг нь яг энэ 120 доо тэнцүү байна. За ингээд авчиж. За хоёрдугаарт AP, BP хоёр тэнцүү байдаг. Энд 29 градус. 29 см. За энийг түрүүлгэж. Энийг бас түрүүлгэж. За энд бол 120 градус байгаа төв өнцөг нь. За энэ хоёрыг холбочих юм бол нөгөө 120 градус чинь 60 градус гэж хуваагдана. За энд 60 градус байгаа бол энд 30 градус болно. За тэгэхээр юу болдог вэ гэхээр энд 90 градус байгаа гэдгийг бүгд мэдчих хэвээр. Шүргэгч болон шүргэлтийн цэг татсан градус хоёр хоорондоо 90 градус. Тэгэхээр энд 90 градус байна. Энд 90 градус байгаа бол OAP гэдэг бол тэгшүнс гурвалжин болох. Өгөөд нэг өнцөг нь 30 градус байх юм бол түүний эсрэг орших катет буюу энэ нь гипнозаас 2 дахин бага байдаг. За ийм болно гэсэн. За тэгээд энэ гурвалжин дээр Pythagoras-ын теорем бичих юм бол x-ийн квадрат дээр нэмэх нь 29-ийн квадрат тэнцүү 2x-ийн квадрат. Энэний квадрат гэхэлэр чинь 4x квадрат болно. Эндээс 3x квадрат нь 29-ийн квадрат гэдгээс 2 талыг язгуур авчих юм бол 3x тэнцүү 29 болоод x тэнцүү 29-ийг хуваах нь язгуурдаар 3 болно. За x гэдэг бол манай тойргийн радиус байхгүй. Тэгэхээр тойргийн уртыг болохоор 2p-г үржих нь радиус гэж олдог. Радиусын уртыг бид x-ээр тэмдэглэсэн байгаа учраас ингэ авчиж. Тэгэхээр энэний хооронд энийг орлуулж тавиад 58-ыг хуваах нь язгуурдаар 3-ыг үржих нь p болно. За тойрог бүтнээрээ ийм урттай. За одоо бүгд энэ өнцгөөс харна. Энэ өнцөг гэдэг бол нийлээд 120 градус байгаа. Тойрог бүхэлдээ 360 градус байдаг. Тэгэхээр бүхэлдээ 360 градус байдаг гэдэг чинь 120 градус нь бүтэн тойргийн 3-1 гэсэн үг бол. Тэгэхээр AB номын урт гэдэг бол бүтэн тойргийн урт байгаа шүү дээ. Нэгээ яг 3 тугааснтай тэнцүү байна. Тэгэхээр 58-ыг хуваах нь 3 язгуурдаар 3 үржих нь p. За хүтөр хоёрыг язгуурдаар 3-оор үржүүлэх юм бол 9 58 язгуурдаар 3 p гэж болно. За дахиад хэлье. Тойрог бүхэлдээ 360 градус. Тэгвэл 120 градус гэдэг бол яг тэр тойргийнхаа 3-1 гэсэн үг. 3-1 байна гэдэг чинь уртынх нь ч гэсэндээ 3-1 байна гэд болж байгаа. Энд 3 тугасч байгаа гэсэн үг.